Бүгдээр шинэ оны ажлын анхны өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр манай улсын хурл 2000 оны 7 сараас эхэлж үйл ажиллагаа явуулаад яг одоо өнөөдөр бол нэг жил 6 сар ажиллаж байна улсын хурл. Жил 6 сарын хугацаанд бид нар улсын хурлын гишүүнгээд явхад Монгол орны ард иргэдийн байдал, улс орны эдийн засгийн байдал, энэ аж ахуй эрхлэгчдийн байдал гэж эргэж харах юм бол үнэхээр туйлын хүнд байдалд явж ирлээ. За мэдээж одоо гамшигтай өвчин гарсан, ковид гарсан. Тэрний эсрэг тэмцэлгүй яах вэ? Тэгтээ энэ ковидын эсрэг тэмцэж гэнэ гэдэг нэрийн дор энэ улс бол улс юу байх вэ? Улсыг хурал жишээлэх юм бол төсөв мөнгө мэддэг эрхээ бол хуулиар засгийн газартаа өгчихсөн. За тэгээд тэр хавар нэг дураараа дургаж дунд чимгээрээ шархих шиг боллоо. Сая тэгээд одоо бас омикрон гэж айлгаад дахиад 6 сараа сунгана гэсэн манай бүлгийн гишүүд бол одоо хэрэг байна уу дээ, шаардлага байна уу дээ, нэг баахан л 20 цээр болдог, тэгээд олигтой юм байхгүй. Энэ ер нь үрдүн муутан биш үү гэсэн. Тэгээд бас л олонхороо түрээд дахиад одоо 6 сараар ингэ сунгаад явж байна л дээ. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр бол Монгол руу орж гардаг гарцууд нь хаагдсан. Ард түмний ахуй амжиргаа туйлын хүнд болчихсон. Юмны өнөөд тэнгэр татдсан. Ийм байхад ер нь 30 жилийн дараа хэдүүлээ нэг сайхан амьдрнаа гэд ингээд нэг эрх баригчид нэг ийм л юм ярих юм да. 30 жил чи яах вэ? Энэ одоо ойрын энэ 1 жил, 2 жилд энэ ард түмний ахуй амжиргаа дээшлэх юм уу, гүй юм уу? Дэндүү шударгуус байдал Монголд газар авсан. Хэдэн 10 тэрбум төгрөгийн авилгал хээл ахуул өгч авсан хүмүүс нэг хэдэн сая төгрөгөөр торгуулад гарч байдаг. Нийгмийн бусад хэсэгт хууль нь бол хамгийн хатуу харгас чангаараа үйлчилж байдаг. Нэг ийм л ялгууртай нийгэмд бид нар бол амьдарч байна. За та бүхэн манай хэвлэлийнхэн байна. Өдөр бүхэн л одоо ард иргэд хэвлэл мэдээлэлээр сонсч байдаг учраас би дахин яриад яах вэ? Ийм хүнд хэцүү цаг үе байна. За хоёр дахь зүйлийн тухай би хэлье гэж бодлоо. Би бас энэ ардчилсан намыг анх байгуулахаас эхлээд явж байсан хүн, ардчилсан намын дараагаар 6 жил бас ингэж ажиллаж байсан хүн. Энэ олон сайхан журмын нөхдөйгөө, олон сайхан ялалтын төлөө, Монгол орныхаа Монгол улс маань ялахын төлөө улс нь одоо улс шиг байж, иргэд нь бол одоо баян байх энэ нийгмийн төлөө нэлээд сайн зорь зүтгэж явсан юм аа. Тэгээ одоо манай намд юу болчиход байгаа вэ гэхээр манай намд ямар ч асуудал болоогүй. Манайх ерөөсөө нэг нам байгаа гэдэгт би анхнаасаа л итгэлтэй байсан. Яагаад гэвэл 330 гаруй сум нь бүгдээрээ тамхтайгаа, тэмдэгтэйгээ, даргатайгаа, цэрэгтэйгээ нэг талдаа. 9 дүүрэг нэг талдаа. Нэг талдаа гэдэг нь одоо цогт гэрлээ сонгосон талдаа. 21 аймаг нэг талдаа. Ийм байхад одоо энэнийг хоёр нам юм шиг болгож Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж Монгол улс орон даяар шударгуус заваарсан юмыг энэ одоо ардын намын мөнгөтэй нэг хэсэг бүлэг нөхдүүд манай нэг 2 3 бас нэг мөнгө идсэн хэд нөхдүүдтэй нийлж хийсэн юм аа. Би одоо энэ нэг шулуухан хэлэхгүй болохгүй байна уучлаарай. Тэгэхээр нэг нам тэр дотор Монголын 2 том багны нэг болж исэн ардчилсан намаар эдгээр бол жил 6 сар гаруй тоглож байгаа. Тэгээ харин сая улсын дээд шүүхийн шийдвэр 12 сарын 31-ний оны хамгийн сүүлчийн өдөр гарч за ардчилсан нам чинь нэг талдаа байгаа юм байна гэдгийг дуртаач дургүйч хүлээн зөвшөөрлөө. Танаа намын их хурл бол хүчин төгөлдөр юм байна гэж улсын дээд шүүх үзсэн байна. Танаа намын тэр үндэсний бодлогын хороо гэдэг чинь энэнийг байгуулсан үндэсний бодлогын хороо бол хүчинтэй зөв юм байна гэж дүгнсэн. Тэгтээ гэдэг нэг юм ярьдаг. Тэгээд бас нэг тийм жонхууга зуурсан. Ер нь улсын дээд шүүх бол монголчуудын одоо шүүхэд итгэл бол энэ шүүхээр хэмжигдэх ёстой. Би энэ шүүхийн тухай хуулийн дээр ажлын хэсэгт нь орж ажилласан. Шударгаасыг тогтоох юм байх, болох юм байх гэж нэлээд бас ардын намынхан гэхгүйгээр хамтарч ажиллаад манай бүлгийнхэн ч хамтарч ажиллаад явж байгаа. Улсын дээд шүүх бол бас хэрээс хэтэрсэн байна. Одоо миний бодлоор бол за би тэдний шийдвэрийн тухай ярихаа болчих. Улсын дээд шүүх бол жишээлх юм бол улс төрийн намын хуулинд
намын асуудлыг бол 30 хоногийн дотор бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийдэх ёстой маа. Гэтэл дээд шүүхийн 20 хэдэн шүүгч тойрч суучгаад ямар шийдвэр гаргаж ийнэ гэхээр хуулиас давсан журам гаргаж байна. 60 хэд хоногийн дотор улс төрийн намыг бүртгэнэ гэдэг ийм журам гаргаж байгаа. Тэгэхээр энэ асуудлаар бид нар манай намын бүлгийн гишүүдчсэн шударгасныхаа төлөө хуулиас давсан журмыг тэр дотор улсын дээд шүүх болвол хязгаарч гаргаж болохгүй. Энийг бид нар хэв горимд нормд оруулахын тулд тэмцэнэ. Тэгэхээр энэ өнөөдөр хүртэл болж ирсэн жүжиг хоёр намтай юм шиг болгож жүжиглүүлсэн энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх хэрэгтэй. Хамгийн амар нэг юмнаас эдгээр бол өгтлээ яаж байгаа шүү дээ. Энэ их хурлын нөгөө 60 хэдэн гишүүн чинь. Юунаас айдгүй гэхээр хөөш хавар яага бид хэд чинь нэг манай бүлгийн 13 гишүү яг нэг цул бат бэхээр Монголд шудраг ус байдал хэрээс хэтэрлээ. Нэг намын дарангуул бол тогтлоо. Энийг эсэргүүцгээд энэ талбай дээр гараад үсгэлэн зарсан. Үсгэлэнг одоо энэ занд шатраг гэдэг дарга юу гэж хэлж ардын намынхан буулгасан гэхээр за хэд та нар маань энэ ордонд ороод ирээ хэдүүлээ сайхан тойрч суугаад үнэхээр одоо тэр төрийн байгууллагын ажилтны албан хаагчид хууль ном зөрчсөн байдгийн бол бид нар ёстой хяргаад өгнө гэдэг ингээд өсгөлэн буулгаад оруулж ирсэн. Тэрнээс хойш яасан? 7-8 сар өнгөрлөө. Их хурл руу оруулж ирдэггүй. Их хурл руу оруулж ирэхээс юунаас айгаад байгаа вэ гэхээр эдгээр бүртгэлийн байгууллага дээр ардын намын нөлөөллөөр ямар булхаа хийгдсэн. Бүртгэлийн байгууллагын даргаыг өнөөдөр хэн удирдах байгаа? Бямб цогтын компани нэг нөхөр очсон бүртгэлийн байгууллага удирдах. Улсын дээд шүүхийн хамгийн газрын дарга биш, даргын хөрөг гүйцэгч амар дэлгэр гэдэг нөхөр байгаа. Тэр нөхөр өөрөө гэмт хэрэгт холбогдсон хүн өнөөдөр улсын дээд шүүхийн хамгийн газрын даргын хөрөг гүйцэтгэж явж байгаа. Бас л ардын намын мөнгөтэй бүлэглэлийн гарт барьцаанд орсон хүн гэсэн. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Дэлгэр Наран гэж хүн байгаа. Хөрс сүхийн мөн сугны ус болж явдаг. Төрийн байгууллагад ажиллаад төрийн байгууллагын ажлыг завхруулад халагдж ясан юм нөхөр аваачаад бидний Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга болсон юм. Ийм асуудлууд нь улсын хурал дээр орж ирээд олон түмэнд хэлцэгдэж ил болно гэдгээс айгаад өнөөдрийн хүртэл оруулж ирэхгүй. Тэгэхээр та нар бас анзаарч байна уу? Би 2-3 удаа их хурал дээр энэ ажлын хэсгийн дүгнэлтийг улсын хурал дээр оруулж хэлцээч гэдэг ийм саналыг болвол одоо 2-3 удаа тавьсан. Ерөөс авч хэлцэхгүй байгаа. Тэгэхээр одоо шинэ он эхэлж байна. Энэ бүлгийн энэ ажлын хэсгийн дүгнэлт улсын хурал дээр орж иж хэлцэгдэнэ. Энэ дээр бол хэн нь ямар үүрэг гүйцэтгэлийн төрийн байгууллага одоо зөвхөн ардын нам биш. Ардын нам төрийн байгууллагын зарим хүмүүсийг ашиглаж яаж ардчилсан намаар тоглосон энэ жүжигийг болов бид ил гаргаж тавина. Энд бас манай хэвлэл мэдээллийн одоо онцгой анхаарал тавьж энэ үннийг олон нийтэд хүргэхэд одоо хүчин дэмжлэг үзүүлээрэ гэж би ингэж хүсэж байна. За ингээд үннээр явбал өхөр тэргээр туулаа гүйцэтгэг. Жил хагасын дараа ямар ч байсан үннээр явсан ардчилсан нам өхөр тэргээр явсаар байгаад туулаа гүйцэх гэж байна. Одоо нэг жижиг сажиг асуудал үүдсэн тэр бол асуудал биш. Би одоо бас манай ардчилсан намын бүлгийн 13 гишүүндээ одоо ингээд энэс цаашид бид бас хавар 13-уулаа яаж нэгдэж ажиллаж энэ мөн муухай байдлын эсрэг тэмцсэн. Одоо бид 13 нэгдэж нийлж энэ үнэхээр ядарч байгаа зүдэрч байгаа. Уруудж байгаа дороотж байгаа улс орны амьдрал ард түмний хамжиргаа энэнийг дэвшүүлэхийн төлөө тууштай тэмцэх болсонд би баяртай байна. Баярлалаа бүгд.